Өдийнхөө найзаа сайн уу? Бүгжилтэн баясан тоглолцоогой. Шинэхэн найзуутай танилцъя. Бяцхан хүүхдүүдтэй дуулъя. Орноор аялцгаая. Додны найзууд чинь бооцгой. Дуулж бүжиглэн тоглоцгой. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Тогтогийн баатруудтайгаа уулзахад бэлэн үү? Тэгвэл алгаа 3 ташаад нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Бэлдээрээ 1 2 3. Үлгэр. Тэгэхээр эртээ урдийн биш идүүгээ одоо цагт навчид моддоор дүүрэн нэгэн бяцхан арал дээр өхөөрдөм хөөрхөн найзууд аж төрөн амьдран суудаг байж гинэ. Нэгэн өдөр тэдний хамгийн ухаантай бөөдий зараа паацаг маацаг хөдөлж төмөр утаснуудыг холбоод түнхэс бүнтхэс хөдөлж төмөр сарал робот хийж гин. За ингээд туслагч роботоо хийгээ дуусчихлаа. Туслагч робот загвар 16 асаарай гэд бөөдий зараа роботондоо тушаатал саарал робот салан палан ураг шалхаад хангар гунгар унаад өгч гинэ. Бөөдий зараа энэ чинь юу болчих вэ? Би уг нь бүгдийн зөв хийсэн юм да. Бөөдий зараа саарал роботоо ажин сэжин суугаад алдаа эндэглийн олж харж гинэ. Цаавэж яагаад робот ажиллахгүй байгаа юм болоо? Олчихлоо. Саарал төмөр роботоо сайхан өнгөөр будах хэрэгтэй юм байна. Одоо би хурдан явж өдийнхэн найзаасаа өнгийн будаг биерийг очиж авнаа. Химэн хөөрөн баярлаж гүйсээр хөөрхөн найз дээрээ очиж гин. Өхөөрдөм хөөрхөн өдийнхэн найз минь сайн байна уу? Өнгийн будагнаасаа өгөөч. Би саарал төмөр роботоо сайхан будаж янзлах гэсэн юм. Бөөдий найз минь би чамд будагнуудаа өгмөр л байна. Даанч дэггүй сармагч наана бөөрөнхий бөмбөгийг минь аваад явчихсан. Хэрвээ би чамд будгаа өгчихвөл бөмбөгчгүй, будагчгүй хойдон шүү дээ. Хэрвээ чи миний алга бөмбөгийг нооногоос аваад ирвэл би чамд будагнуудаа өгье. За тэгвэл би замдаа ингээд гаръя да. Захиж хэлсэн зүйлийг чинь заавал авчирнаа гэжээ. Бөөдий өдийнхэн найзынхаа бөмбөгийг авахаар дэггүй сармагчин нооногийн гэрлүү дэгдэн харайж явж гин. Бөөдий, сайн уу? Сайн уу ноно? Дэгдэхийн гэрээс гараад дэггүй сармагчин чам дээр ирлээ. Бөмбөрч өнхөрч явсаар бөөрөнхий бөмбөг авахаар ирлээ. Буцааж өдийхэнд өгчхөд будаг биерүүдийг аваад саарал төмөр роботоо сайхан будаж янзлах гэсэн юм. Опа! Бөөдий,
Чи яагаад ийм хажин яриад байгаа юм бэ? Гүй ноно. Эн чин үлгэр шүү дээ. Бид үлгэр шиг ярих хэрэгтэй. За. Хей. Бөөдий найз минь би чамд бөмбөгийг өгмөр л байна. Гэхдээ хамгаас хурдан гутлыг минь зий зүгий аваад явчихсан. Хэрвээ чи миний гутлыг зийгээс авч ирвэл би чамд өгье. Гэхэд үүнийг сонсоод бөөдий За тэгвэл би түргэн яваад хурдан гүйдэх гутлыг чинь зий зүгийнөөс аваад ирье. Хей. гэд өнхөрч бөмбөрч явсаар зий зоо зүгэний гэрт очиж гинэ. Бондгор хөөрхөн бөөдий минь хүрээд ирвөө бас. Явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Сайн байна уу найзуудаа? Саваагүй ноногийн гэрээс сайхан үүрийг чинь зорж ирлээ. Хайртай ганц найзынхаа хамгаас хурдан гутлыг харин чамаас авах гэж ирлээ. Гутлыг би нонод өгнө. Ноно надад бөмбөг өгнө. Бөмбөгийг би өдийхэнд өгнө. Өдийнх нь надад будаг өгч, будгаар би саарал төмөр ропто сайхан будаж янзлах гэсэн юм. Химэн учир явдлаа хэлэхэд зий зүгээ бадлахшроод ийхүү хэлжээ. Бөөдий найз минь би чамд гутлыг өгмөр л байна. Гэвч би айн гүнд байх шидэд охинтой ансаг таалцаж хожигдоод өөрийн шүхрээ өгчихсэн юм л да. Шүхргүүгээр би халуун наранд халууцаад хаашаач гарч чаддгүй. Харин шүхрийг минь аваад ирвэл би чамд гутлыг өгье. За найз минь би ойлголоо. Замдаа түргэн гарыг захиж хэлсэн зүйлийг чинь заавал авчрах болно. Тэндээс шидэд охины байдаг шүрэн хаднууд дээр очиод Илб шидээр дүүрэн инхрээ шидэд охин минь бөөдий зараа би түнтгэс бүнтгэс алхаж түмэн уулд аваад бүнтгэс гүйж бүдэрч өнхөрч явсаар шидэд охин чамаас шүхэр авахаар ирлээ. гэхэд оч гэрэл цацруулсаар охин гараад ирлээ гинэ. Сайн уу бөөдий найз минь? Шүхрээр чи яах гэж байгаа юм бэ? Шүхрийг би зийд өгнө. Зий надад гутал өгнө. Гутлыг би нонод өгнө. Ноно надад бөмбөг өгнө. Бөмбөгийг би өдийхэнд өгнө. Өдийнх нь надад будаг өгч, будгаар би саарал төмөр ропто сайхан будаж янзлах гэсэн юм. Тэгвэл чи ансаг тааж чадвал би чамд шүхрийг өгье. гэж шидэд охин хэлэхэд бөөдий харин зөвшөөрөв гин. За тэгье. Харин чи залдиж хуурч болохгүй шүү. Гэхэд шидэд охин зөвшөөрөөд ийхүү хэлв. За байж чамаар ямар ансаг таалгах вэ? Олчихлоо. Түнтгэр өвгөн түмэн жадтай. Тэр юу вэ? Боди. Түнтгэр өвгөн түмэн жадтай гэхээр чин юу байдаг вүлээ? Баатар юм болов уу? Биш ээ. Түмэн жадтай гэхээр баатар ирэл байна да. Түнтгэр гэхээр чин юу байдаг вүлээ? Чи бууж өгсөн үү? Үгүй. Би заавал хариуг нь олно. За тэгвэл би 3 тоолъё. Тоолж дуусгаас өмнө хариуг нь хэлэхгүй бол би чамайг хожигдсон тооцъё шүү. 1 2 Би олчихлоо. Түнтгэр өвгөн гэж түнтгэс бүнтгэс алхдаг намайг хэлж байна. Түмэн жад гэж миний өргөснүүдийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр онцгоны хариулт бол зараа. Гойдоо. За сайн байна. Ухаанаа уралдуулж онцог тааж чадсан болохоор би чамд шүхрийг өгье. За энийг авдаа. Баярлалаа шидэд охин. Баяртай. Ийхүү бөөдий зараа онцгийг тааж шүхрээ аван зийд өгч, зийд тэрэнд гутлыг өгч, гутлаа ноноод өгөн, нооноо тэрэнд бөмбөг өгөөд, бөмбөгөө өдийхэнд өгч, өдийхнөөс өнгөнгийн будаг биер аваад гэртээ харин саарал төмөр ропто сайхан өнгөөр бодож амар сайхандаа жаргаж
гинэ. Өнөөдрийн нэвтрүүлэг үнэхээр хөгжилтэй бас сонирхолтой байлаа тийм үү? Одоо хамтдаа дуулцгаая. Хамтдаа дуулаарай. Миний хөөрхөн дүү. Хөөрхөн дүү нартайгаа хамтдаа дагаад дуулаарай. Дуулж бүжиглээд дэрвэс дэрвэс уйлж ирэхлээд тангас тангас их чин хайртай миний дүү иви жахан хөөрхөн дүү их чин хайртай миний дүү иви жахан хөөрхөн дүү асгаа бүтэхгүй бандак бандак асууж ялганаад тормос тормос ахын хайртай миний дүү ашаахан аштай хөөрхөн дүү ахын хайртай миний дүү ашаахан аштай хөөрхөн дүү Нотэж таглаад бостас бостас нороонда үрхээр байсан байсан их чин дүү ахын дүү эдэмончиг хөөрхөн дүү 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 эдэмончиг хөөрхөн дүү Хүүхдүүдээ та бүгдээрээ шинтайгаа хамтдаа дуулцгаая. Дуулж бүжиглээд дэрвэс дэрвэс уйлж ирэхлээд тангас тангас их чин хайртай миний дүү иви жахан хөөрхөн дүү их чин хайртай миний дүү иви жахан хөөрхөн дүү асгаа бүтэхгүй бандак бандак асууж ялганаад тормос тормос ахын хайртай миний дүү ашаахан аштай хөөрхөн дүү ахын хайртай миний дүү ашаахан аштай хөөрхөн дүү Нотэж таглаад бостас бостас нороонда үрхээр байсан байсан их чин дүү ахын дүү эдэмончиг хөөрхөн дүү 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 эдэмончиг хөөрхөн дүү Хамтдаа дуулаарайгийн найзуудаа маш их баярлалаа. Үргэлжлүүлэн зурд сурцгай болонгаа хүлээн авч үзнэ үү.
Олон хүүхэд сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй байдаг. Сансрын нисгэгчид пуужинд сууж сарн дээр очдог шүү дээ. Тиймээс өнөөдрийн дугаараараа бид пуужин зурцгаах болно. Жижиг бөөрөнхий дүрс зураад доош нь 2 шулуун зураас татахад үзүүр хэсгэнд гарна. Их биеийн зурагтай айлуулах зөв хэлбэртэй зурах гэж хичээгээрэй. Дараа нь залуураа 2 талд нь зурж өгье. Пуужин дээрээ цонх, хаалга эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг зураарай заа юу. Энэ пуужин дээр харин аянганы дүрс зурж чимэглэе. Дараа нь тэрэлтийн хэсгийг зурцгаана. Сайн хараад дагаад хийгээрэй. Хисж байгаа пуужин учраас доод талд нь гал нэмж зурж өгье тэхүү. Гой харагдаж байгаа биз? Одоо харин зурж дууссан бол тодруулагчаараа тодруулцгаая. Хамгийн гол нь өөрийнхөө зурсан зураасын дагуу маш нямба тодруулах хэрэгтэй шүү хүүхдүүд ээ. За ингээд одоо хүссэн өнгөөрөө будцгаая. Намайг хараад дагаад ингэж уусгаж будаарай. Өмнөх хичээлээр дурдсанаар гэрэл сүүдрийн ч гэсэн хийж өгвөл илүү гоё болж байгаа хүүхдүүд ээ. Хамгийн гол нь өөрийнхөө дуртай өнгөөр пуужингаа будах хэрэгтэй шүү. Чи ягаан, ногоон, цэнхэр, шар гэд ямар ч өнгөнд дуртай байж болно. Заавал пуужин ягаан, улаан өнгөтэй байх албагүй шүү дээ. Чи өөрийнхөө төсөөлснөөр бүх өнгийг зурганда шингээж өгч болно. Тэгээд ус хүүхдүүд та нар өөрсдийнхөө төсөөллөөр пуужингийнхаа дэргэд нар, сар, од бас гариг ертөнцүүдийг бүгдийг зурж болно шүү. Бас пуужин маань хөөхөд бэлэн болчихсон зогсож байгаагаар зурж болно шүү дээ хүүхдүүд ээ. Маш хүчтэй тэрэлт аваад нисж яваа пуужинг ч гэсэн төсөөлж зурж болно шүү хүүхдүүд ээ. Хамгийн гол нь та нарын уран сэтгэмжил маш чухал. За ингээд миний зурсан зураг бэлэн болчихлоо. Баг зэрэг чимэглээд өгье. Пуужин гэхэд П үсгээр эхэлж байна. Хүүхдүүд П үсгийг цээжлээд аваарай. Хүүхдүүд хүсэж, мөрөөдөж, төсөөлөн бодсон бүхнээ цаасан дээр зураг болгон амьлуулж байгаарай. Бас зурсан зураг бүхнээ нандинан хадгалж байгаарай. Учир нь чиний зурсан, тэмдэглэсэн бүхэн ирээдүйд түүх болон үлдэх юм шүү дээ. Нэвтрүүлгийнхаа туршид бидэнтэй хамт байсан хөөрдөм хөөрхөн хүүхдүүдтэй маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ иргэн уулзцгаая. Түр баяртай хүүхдүүдээ. Хөгжилтэй дуугаан дууж байна. Иргэн таран инээдээ Их хөрхөн бүжиж байна. Баяртай найзуудаа баяртай. Дараа үзье баяртай. Баяртай найзуудаа баяртай. Дараа үзье.
баярлалаа.